За миний хувьд 10 жилийн маш онцгой өнгөрсөн. Тэгээд хамгийн гоё исэн зүйл нь анх FCS-ийг байгуулж исэн тэр хүмүүс бид нартай хамтдаа байсан нь хамгийн гоёсэн. Тэгээ миний сургийг сонсч исэн, царайг нь харж байгаагүй тийм хүмүүс нөгөө талаараа Монголд байгаа мөртлөө FCS-тэй чимээгүйгээр хамтран ажилладаг, залбирдаг тийм хүмүүс ирсэн нь маш их онцгой байсан. Тэгээд нөгөө талаараа манай оюутны хөдөлгөөн бас 10 жилийн хүрээнд янз янзын хөтөлбөр зохион байгуулсан л та. Спортын өдөрлөгч гэдэг юм уу? Эсвэл оюутнуудад зориулсан ямар нэгэн тэмцээн уралдаан. Тэгээ үүгээр дамжуулаад Монголд байгаа яг FCS маань дотроо бас нэгдсэн хүн болгонд яг шинэ үе рүү орцгоё гэсэн тийм зүрх сэтгэл ингээд бий болсон нь гоёсэн. Тэгээ одоо хүртэл ер нь оюутнууд ярьдаг шинэ үе рүү орцгоё. Бид нар бол шинэ үеийнхэн гэсэн тийм сэтгэхүйтэй болсон нь одоо ч гэсэн өөр өгч байгаа гэж би бодож байгаа тийм. Тэгээ миний хувьд ч гэсэн талархсан тийм өдрүүд өнгөрсөн. Мэдээж нөгөө хийсэн юмнууд амар гоё байсан. Тэгээд нэг анзаарсан юм уу харсан зүйл нь амар талархсан зүйл нь анх яг FCS-д ирж явах үедээ 10 жилийн дараа гэхэд манай хөдөлгөөн ямар болцсон байх болоо 10 жилийн ойгоор би байх болоо сургуулаа төгсөөд тийшээ явцсан байх болоо гэж боддог байсан хгүй юу. Тэгэж мөрөөдөж ярьдаг найз нартайгаа тэгж хуваалцдаг байсан чи яг 10 жилийн ой болох үед би энэчээ нөгөө оюутнуудад үйлчлээд ингээд бэж ирсэн бас тэр 10 жилийн ойд ингээд цогоон байгуулцаад ингээд үйлчилж ирсэн нь амар гоё байсан. Хүүхэн энэ нөгөө түүхэн энэ үйл явдлыг ингээд би ч гэсэн бичилж штэ гэж ингээд бодсон чинь амар гоё байсан. Нэг зүйл нэг хоёр дахь зүйл нь болохоор бид нэр ерөөсөө жоохон хүүхдүүд ирнэ гэж бодоагүй байхгүй юу. Ингээл амар олон том хүмүүс ирнэ гэж бүх юма зохион байгуулад тэгсэн чинь тэр үед манай нөгөө нэг FCS-д байж байгаа төгсөгч нар маань гэр бүлүүд болоод амар хөөрхөн жоох хүүхдүүд ингээм амар олон хүрээд ирсэн. Тэгээ бид нар нөгөө тэр хүүхдүүдэд ингээ хаана байх уу яах уу гэдэг ингээ бодоагүй байгаад тэгээ тэр үед хөөх манайхан ч бүр амар олон болцсон биш. Одоо энэ жоохон хүүхдүүд маань хэдэн жилийн дараа гээд FCS-д ингээ ирэхэд FCS ямар болцсон байх болоо гэж ингээ бодох бас дараагийн удаа ингээ ойгоо тэмдэглэхтэй ингээ хүүхдээ өөрөө гэж гаргах хэрэгтэй юм байна да гэж бодож исэн. Тэгээд тэр юунууд ингээ харсан чинь бурхан эзэн үнэхээр нөгөө лаг ажиллаа хийдэг юм байна гэдгийг ингээ хараад амар талархчихсэн. Тийм биз. Шинэ үеэр орцгоё. Бид нар бол шинэ үеийнхэн үн цэнтэй гоё үйлчлэл хийж байгаа гэдэгт аюу сэтгэл ханамжтай байдаг. 10 жилийн дараа гэхэд манай хөдөлгөөн ямар болцсон байх болоо өөрийнхөө дураар ингээл амьдарч ийсэн. Тэгээ харин S-series-дэд итгэснээр байгууллагын хувьд манай хөдөлгөөний хувьд ингээд бас шинэ хуудас ингээд нэгдэж байгаа. За FCS маань ингээд 10 жил болцсон. Тэгээд 10 жилийн хооронд бас таад ингээд дийлэх хугацааг ингээд бас хамт үйлчилснээр дурсамжтай бас хөгжилтэй нэлээд явдал болсон багтаа. Ийшээгээл тэгэл үрэж. За тэг би манай хөдөлгөөнд болсон нэгэн хөгжилтэй зүйлийг хуваалцъя гэж бодож байна. Тэгээд хэдэн жилийн өмнө одоо ер нь хамрагдчихж байгаа л да. Тэгээд анх нэг хүү нэрийг хэлээд яах вэ? FCS-д ингээ ирсэн байгаа юм л да. Бид нэр ер нь шинэ оюутнуудад зориулсан нөхөрлөл кафе гэдэг тийм хөтөлбөр зохион байгуулдаг. Тэгээд тэр хөтөлбөрт ирээд бид нэр эзнийг магтсан дуунууд ингээ дуулдаг байгаа. Хөдөлгөөнтэй, хөгжилтэй янз янзын. Тэгээд тэр үед Авраам эцэг олон хүүхэдтэй түүний нэг нь чи харин түүний нэг нь би харин та мөн үү гэд тийм дуудаг. Тэгээд тэрийг сонсохдоо анх юу гэж сонсон гэхээр Авраам эцэг олон хүүхэнтэй харин нэг нь би харин та мөн үү гэж асуу. Тэгээд эмэгтэй хүн өөдөөс нь та мөн үү гэдэг тэр хүүхнийх нь нэг нь мөн үү гэж асуусан чи амар эвгүй бас инээдтэй сонсогдоо. Тэгээд тухайн үед гайхаад өнгөрчээсэн ч гэсэн сүулт нь ингээд дундаа ороод илүү танилцаж ирсний дараа тэрийг арай бөө инээдэн болж исэн. Тэгээд энэ мэдчлэн нөгөө эзнийг магтсан дууны үгийг ойлгохгүйгээс болоод янз янзын инээдтэйгээр ойлгох тийм юмнууд ер нь их байдаг л та. яагаад FCS гэдэг нэг хийстэй оюутан залуучуудаас үйлчлэх болсон бэ тий. Тэгээд энэ яагаад яг ертөнцид үйлчлэх болсон бэ? За миний хувьд болохоор дээд сургуулаа төгсөөд тэгээд тэр үед бурхнаас нөгөө дуудлага авахаар нэлээд хичээнгүйлэн залбираад бас олон газар очиж үйлчилж үзсэн. Тэгээд ямар ч бурхан надад сануулсан зүйл нь Монголын гэр бүлүүдэд ингээ үйлчлэх дуудлага өгсөн. Тэгээд гэр бүлүүд
тэд ингээ үйлчлэх юм бол ингээ хүүхдүүд гэсэн сайн хүмүүжж олно, залуучууд маань гэсэн сайн байж олно, ирээдүйн маань гэсэндээ гэрэлтэй байж олно гэж бодоод тэгээ гэр бүлд үйлчлэхээр ингээ дуудлага аваад тэгвэл одоо би ингээд ийм залуухан тэр үед гэрлээчгүй байлаа. Тэгэл ганц би ээжээс би гэр бүлд үйлчлэнэ гэдээ яваад байхад бас ингээ хэцүү. Тэгвэл би одоо яг юу хийх вэ гэж бурхнаас 40 өдөр ямар ч ингээ мацаг бариа залбираад ингээ дуудлага асуусан. Тэгээд тэр үед бурхан надаа яг энэ оюутны хөдөлгөөнөөр дамжуулаад намайг аварсан. Энэ сайн мэдээ тараасан. Тэрнтэй адилхан Монголын ирээдүйд гэр бүл болох тэр залуучуудад сайн мэдээ тараах энэ бүтэн цагийн үйлчлэлийг хий гэж сануулсан. Тэгээд ямар ч сан одоо оюутнууд маань ирээдүйн гэр бүл шүү дээ. Тэгээ оюутнууд маань зөв гэр бүлийн суурийг тавих юм бол гэр бүлүүд маань ингээ сайн явах боломжтой гэж бодоод тэгээ бас бурхнаас дуудлага аваад тэгээ ингээ гэр бүлээрээ энэ Эфесс оюутны хөдөлгөөнд ингээ сайн мэдээ сонсоог байгаа тэр оюутнуудад ингээ сайн мэдээг тараах үйлчлэх бас ингээ дагалдагч жинхэнэ ингээ дагалдагчаар бэлтгэх энэ үйлчлэлийг хийж эхлээд тэгээ одоо 4 жил болж байна. Тэгээд ямар ч байсан ирээдүйд яг нөгөө гэр бүллөө үйлчлэх ингээд дуудлагатай. Тэгээ одоо байгаа ирээдүйд гэр бүл болох ингээд шийдсэн залуучуудад ингээд үйлчлэе гэж дуудлага аваа. Тэгээд ирээд одоо бүтэн цагаар ер нь бүх цагаа зориулаад үйлчилж байна да. Тэгээ яагаад би яг Эфесс оюутны хөдөлгөөнд үйлчлэх болсон бэ гэхэлэр амар их ярих гад юм л да. Тэгээ товчлоод яриа гэж бодож байна. Тэгээ хамгийн миний ингээд үйлчлэх зүрх сэтгэлийн маань хөдөлгсөн зүйл гээл яг нөгөө хүн оюутан 4 жил амьдардаг штеп дор хаяж. Тэгээ тэр хугацаанд ер нь хүний ирээдүйн амьдралын одоо бүх зүйл нь яг хүнтэй сууж ийн бас ирээдүйдээ яг яаж амьдрах тэр хитэн яг энэ нөгөө цаг хугацаагаар ингээд энэ үед л илүү сайн амьдарч тэгээ илүү сайн зорилгоо олж чадах юм бол цаашдаа илүү их амжилттай амьдрах боломжтой. Тэгээд энэ айгүй гоё чухал үе байхгүй. Тэгээд би ч гэсэн яг оюутан байх хугацаанд ингээл мэдхгүй ертөнцийн эзнийг мэдхгүй өөрийнхөө дураар ингээл амьдарч ийсэн. Тэгээ харин Есүс Христэд итгэснээр миний амьдрал айгүй гоё өөрчлөгдөөд би айгүй амар тайван болсон. Тэгээ энэ амьдралыг би бас ингээл өөрөө ганцаараа ингээл нуугаал тий бас ингээл яваад баймаргүй. Тэгээ илүү яг залуучуудад үйлчлэх тийм хүслийг бурхан өөрөө надад өгсөн. Тийм учраас би зааг хэлсэн. Тэгээд миний нэг боддог зүйл гэвэл яг нэг оюутны амьдрал өөрчлөгдөх юм бол тэр оюутны цаана маш олон ингээд хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүс өөрчлөгдөж байгааг хараад мэдээж бид нар ингээд үйлчлэхэд өдөр шөнөгүй үйлчлэх хугацаа цагууд байна л да. Тийм ч гэсэндээ тэр өөрчлөлтийг бодонгоо тэр ядралтыг мартаж тий айгүй гоё үн цэнтэй гоё үйлчлэл хийж байгаа гэдэгт айгүй сэтгэл ханамжтай байдаг. Тэгээд эргээд харахад нэг л гоё би айгүй гоё зүйл хийсэн байна тий миний үйлчлэлээр дамжлаа бид нарын үйлчлэлээр дамжуулаад маш олон оюутнууд өөрчлөгдөж байна тэдний ард байгаа маш олон хүмүүс өөрчлөгдөж байна тийм учраас би энэ үйлчлэлд айгүй дуртай. За ингээд бидний ингээд ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээд бас бидний урилга хүлээж аваад өөртөө үйлчлэлийн талаар бас хуваалцаж сэтгэлийнхаа хамтдаа ярьсан баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төсөлд хэстгэл залуучуудаа урамшуулж бас үйлчлэлд оролцохгүй юу? Та нар яг үнэхээр яг зөв замаар бас бурхны яг ертөнцийн хайртай тэр хүүхдүүд шүү гэж хэлмээрэн. Тэгээд энэ нийгэм бид нар ингээд нийгэм нөгөө талаар ингээд маш бохор заваа хууль бус зүйл те зөндөө байдаг. Нөгөө талаараа бидний нэг итгэл маш бага хэдий ч гэсэндээ бид нэр яг бурхнаас өгсөн энэ дуудлагаар ямарчсан амьдрья те амьдрцгаая гэдэг уриалмарын тэгээд онцгойлоод яг байгаа газар бүр дээр яг хувь хүн өөрсдөө яг итгэлээ гэрчлээд бурхантайгаа харилцаад яг тэр ариун амьдралаараа өөрийнхөө амьдралаараа хэлж ярьж байгаа үг хэлээрээ дамжуулаад яг найз нөхөдтэй яг тэднийг яг гэрэл болоод давс олж амьдраасаа гэж би бас таахныг урамшуулмаар байна. Тэгээд бид нэр хамтдаа хэдийгээр ингээд Эфесс-ийн хөдөлгөөнд тусдаа байгаа ч гэсэндээ бид яг нэг гэр бүл ягаад гэвэл бид нэг ертөнцийн эзэнд итгэдэг. Тэгээд нэг итгэл нэг сүнс дотор байдаг. Тэгээд яг та бүхэн тайварсан эзний дотор улам илүү амжилттай яг байхыг хүсэж байна. Баярлалаа.